Бөөрөлжүүдийн цахилгаан станц нь Дулааны 4-р цахилгаан станцын бүтээн байгуулалтаас хойш сүүлийн 40 жилийн хугацаанд хувийн хвшлийн хөрөнгө оруулалттайгаар баригдаж буй хамгийн анхны хамгийн том бүтээн байгуулалт юм. Тус төслийн санхүүжилтийн дийлэнхийг хөрөнгийн зах зээлээс голом капитал үнцаасны компаниар дамжуулан татан төлрүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагч та бүхний ихтгэл хүлээлгэн хөрөнгө оруулсан Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 150 МВт-ийн хүчин чадал бүхий 2-р блок 2025 оны 10-р сарын 18-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд эрчим хүчээ нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 150 МВт-ийн хүчин чадал бүхий эхний блок 2024 оны 12 дугаар сард төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон бөгөөд 2025 оны эхний 9 сарын байдлаар Монгол улсын үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 10 гаруй хувийг нийлүүлсэн байна. Ийхүү тус цахилгаан станц 300 МВт-ийн суйрлагдсан хүчин чадалтайгаар ажиллаж эхэлснээр Монгол улсын 963 мянган айл өрхийг эрчим хүчний хэрэглээгээр хангах юм. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын төсөлд ихтгэл хүлээлгэн дан ганц хөрөнгө оруулалтын өгөөжийг биш олон мянган иргэнийг цахилгаан эрчим хүчээр хангах, цаашлаад Монгол улсын эрчим хүчний салбарын тогтвортой байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж эрхэм хөрөнгө оруулагч та бүхэндээ баярлалаа.